Сайн бацгаана залуучуудаа хайтекийн их төвшин дахин иргэн ирлээ. За өнөөдөр юу ярих вэ гэхээр AMD-ийн RX 6700 XT гэдэг график картны талаар ярих юм байна. За хинт зориулсан ер нь бол юунд тохиромжтой одоо 3D хийх тохиромжтой үгүй юу? Видео ямар програмн дээр ашигладгийг, ямар тоглоомн дээр ямар FPS гаргадгийг гэх мэтчлээ одоо ийм мэдээлэл өгнө. Тэгээд дээрээс нь хэдэн ватт зарцуулдаг, ямар үзүүлэлттэй яаж одоо энэ 6700 үүссэн гэдгийн талаар бас танилцуулах юм байна. 6700 XT. За энэ карт нь бол ерөнхийдөө 3060 Ti, 3070-ын хооронд 3060 Ti-тай ер нь өрсөлдөх ёстой карт. 3060 Ti-ээс юугаар ялгаатай вэ гэхээр ерөнхийдөө гигано VRAM buffer нь арай өндөр. Тэгээд дээрэс нь clock speed арай өндөр гэж яригддаг. За тэр бол яг clock speed-ийн хувьд бол нэг чухал биш. Гэхдээ яг үзүүлэлтийн хувьд энэ бол 5700 XT-ийн одоо next gen одоо RDNA 2, RDNA 1 5700 XT нь өөрөө RDNA 1 байсан. Энэ болохоор RDNA 2 гэдэг зөвхөн 6700 XT-г мегаГц-ээр нь тэгээд дээрэс нь доторх чипийн бүтцээр нь арай жоохон илүү болгоод тэгээд апгрейд хийж гаргасан ийм загвар байгаа. MSRP-гийн хувьд буюу одоо үйлдвэрлэгчийн санал болгосон үнэ нь өөрөө бол $480 гэж байгаа. Биткойн болон одоо бусад криптовалютын хувьд бол яг картны үнд нөлөөлж байгаа боловч гол хүчин зүйл биш байх магадaltaй. Гэхдээ би энийг яг шууд тийм үгүй гэж хэлж чадахгүй. Хизээ нотлогдох вэ гэхээр одоо ойролцоогоор 10 сар 11 сард Ethereum гэдэг криптовалют маань өөрөө proof of work буюу одоо олборлж болдоггүй зүгээр энгийн криптовалют болохоор энэ картанд яг одоо зоосууд маань хэр нөлөөлжсэн, майнинг маань хэр нөлөөлжсэн гарч ирнэ. Картны яг өөрийнх нь манад байгаа загварын хувьд бол манад Asus-ийн загвар нь, Gigabyte-ийн загвар нь, Sapphire-ийн загвар нь. Тэгээд Sapphire ер нь бол нэг л загвар, Gigabyte-ийн хоёр загвар байгаа маань. За гол фичүрүүдийн талаар AMD маань одоо ингээд RDNA 2 буюу 6000 series-ийн картууд нь RTX буюу RTX Ray Tracing тоглоомнуудыг дэмждэг болсон байгаа. Ray Tracing-ийг дэмждэг болсон байгаа. Яг одоогоор Nvidia-га тэр тал дээр арай мууч гсэн энгийн одоо компьютер тоглоом зүгээр л shader тоглоомнууд дээр бол AMD карт бол одоохондоо маш сайн гэж тооцогддог байгаа. Өөрөөр хэлэх юм бол та жишээлбэл Go тоглож байхад, PUBG тоглож байхад эсвэл одоо Dota ч байдаг юм уу, Warzone тоглож байхад Ray Tracing бол ашиглахгүй. Тэгэхээр танд заавал Nvidia карт сонгоно гэсэн үг бол биш байхгүй. Энэ карт нөрөө 12 GB-тай, PCIe 4.0-тай, AMD-гийн өөрсдийнх нь CPU-тэй бордтай, дээрээс нь PCIe 4.0 дэмждэг борд байх юм бол та энэ картыг тавиад сайн буюу SAM гэдэг технологиг ашиглах боломжтой. SAM технологи нь яадаг вэ гэхээр memory видео картны мемориг шууд нөгөө нэг CPU-гээр одоо өдөрдүүлж болдог. Одоо хоорондоо харьцдаг гэсэн үг. За карта задлаад үзье. Тэгээд давхар карта задлангаа цаашаа үргэлжлүүлээ яшчих тийм үү. Яг энэ загвар яг 6700 XT-гийн Asus-ийн загварыг бол би анхны удаа задлаж байна. 6700 XT маань өөрөө 6000 family болохоор адилхан Fidelity FX, DisplayPort 2.1 тэгээд өөрсдийнх нь одоо дагалдах одоо anti-lag технологи DX12 Ultimate-ийн support center нь бол аль хэдийн цаанаасаа байж байгаа гэсэн үг. Line карт маань надаа асуусан юунд таалагддггүй гэхлээр энэ нэг савлгаа ёстой мохоо. Би энэ савлгааг үнэхээр үзэн яддаг. Савлгаа арай хийж сураагүй эсвэл энэ budget карт дунд зэргийн энгийн хэрэглэгчийн картн дээр савлгаагаа их friendly биш савлгаа хийдэг. Энийг иймэрхүү нэг сул талтай. Заавал нь бол мэдээж байгаа. Хоёр тал дээр нь.
ийм карт байна. За заавар дээр ингээд энийг хавтгаална, тэрийг хавтгаална, энийг наашаа ингэнэ гэдэг. Зүгээр би карт задлахлаар ингээд зомооргүй байхгүй жишээлбэл. Тэгэхээр MSI шиг зүгээр ингээд аваад гэл болгочвол надад бол үндэ хамаагүй амар байна. За үнэхээр чанки байна. Амар том. Өөр дээр 8 дээр нэмхэн 6 пинтэй. Backplate нь болохоор solid төмөр байна. Төмөр юм уу? Хөнгөн цагаан бололтой. Өөрөө бол энэ backplate нь бол энэ уртлынхаа юутайгаа нийлж ингэж яг бэхэлгээний хэсэг болдог. Зүгээр ингээд шууд ардаа боогдаагүй ингээд нөгөө сайг энэ ингээд унжилт нь бол хамаагүй бага байлгахаар. За PCI 4.0-ийн талаар ярих гэсэн. PCI 4.0 бол яг одоо бол тийм чухал биш. Ягаад тэгэхээр ихэнх тоглогчид маань эсвэл одоо компьютер эзэгчид маань PCI 4.0 ашигладаг уу? Юу гэдгийг мэддэг. Дээрээс нь яг ямар зориултаар би PCI 4.0 авах хэрэгтэй байгааг мэддэг. Миний бол одоо хэлэх зүйл бол та картандаа нэг санаа зовох хэрэг байхгүй. PCI 4.0 дээр та байнга одоо read write хийдэг, 3D дээр ажилладаг янз янзын програм дээр юм бичдэг байвал байнга одоо нөгөө нэг өгөх файл write хийх, read хийх ийм нөхцөл дээр картандаа биш board CPU SSD-гээ 4.0-тай байлгуул зүгээр юм. Тийм. За. Өөр дээрээ 3 ширхэг 2.1-тэй дисплей порттой. Тэгээд HDMI-тай юм. Энэ бол нэг чухал бол биш гэж бодож байна. Ягаад тэгэхээр одоо орчин үеийн бүх залгуурууд маань ерөнхийдөө дисплей порт болцсон байгаа. BIOS switchтэй performance mode, Q mode гэдэг quiet mode гэж байна. Энэ нь бол та асахаас өмнө чимээгүй профайл дээр нь тавихаар бол quiet mode дээр тавина. Юун дээр нь арай performance mode megahertz нэрээ өндөр байлгахаар бол performance mode дээр тавьчих байна. Ер нь бол default дээр бол performance mode дээр байдаг юм байна. За цаашаа бид нар болохоор бид нар энэ бичлэгийг ерөнхийдөө урьдчилан хийж байгаа боловч яг одоо таны дэлгэсэн дээр бол температур, power consumption буюу одоо юуны TJL блокны ваттны хэрэглээ тэгээд ерөнхийдөө синс нь хэр чимээтэй үгүй гэдгийг одоо графыг харуулжээ. Тэгээд яг энэ Asus Dual загвар маань ерөнхийдөө бол миний бодлоор энэ карт өөрөө яг heatsink нь бол яг Strix-д зориулсан heatsink-тэй мөртлөө зүгээр дуалын одоо яг гаднах энэ хүрээг нь дуалын хүрээгээр хийсэн юм шиг санагдаж байна. Ягаад тэгэхээр Strix өөрөө хуучин ийм зузаан байсан байхгүй юу? Яг ийм зузаан ойролцоогоор 1070 Ti эсвэл 1080 яг тэр зузаантай бол яг адилхан байна. Тэгэхээр энэ кулер маань бол яхаа аргагүй сайн ажлыг бол хийж чадна. 72 градус, 73 градусын температур бол үндэ бол нэг өндөр биш, гэхдээ нэг багч биш. Юу хэлэх гээд байна гэхээр энэ Asus Dual карт маань компьютер дотор бол маш чимээгүй байж чадна. Дээрэс нь Гц өндөр буюу 2560 Гц бол барьчихна гэсэн. За 6700 XT-г болохоор яг одоо та нарт танилцуулж байгаа болохоор 6700 XT хизээ яагаад та сонгуул дээр вэ гэхээр та 1080 Ultra юм уу 2K хаяас Ultra хүртэл одоо жишээлбэл та e-sport 2K тогломоор байна гэх юм бол энэ карт бол Epic дээр тавиад тоглоход бүрэн боломжтой. Та арай өндөр Rise of the Tomb Raider юм уу, Assassin's Creed юм уу, Metro Exodus энэ төр тоглохоор байвал миний бодлоор энэ нэг ойролцоогоор Ultra дээр явбал 2K бол 60-аас 70 FPS-тэй явна. Яг би адилхан тань графикт үзүүлчих болохоор юу ч гэсэн карта бол яг ийм тамагтай угаасаа 6700 нэг иймэрхүү үзүүлэлт гаргадгиймаа гэдгийг бол би мэдж байгаа. За 3D юм уу видео ажиллагаан дээр бол AMD бол SolidWorks болон
DaVinci Resolve дээр хамгийн өндөр үзүүлэлт байгаа. Тэгэхээр та яг DaVinci дээр банк видео янзалдаг бол таны сонголт бол ойролцоогоор бол AMD-ийн энэ карт юм уу 3060 Ti байх болно. Гэхдээ 3060 Ti өөрөө DaVinci Resolve дээр энэ картнаас арай муу. Ягаад гэхээр OpenCL маань Nvidia-гаар арай муу дэмжигддэг. AMD бол OpenCL дээр арай өндөр үзүүлэлт гаргах чадaltaй. За ямар CPU boardтай байвал зүгээр. Intel дээр i5 16600K 11600K энэ бол хангалттай. 16 GB RAM бол мэдээж уул нь бол 3200 MHz бол зүгээр энэ. Гэхдээ таны боломжоос нэлээд хамаарх бах тий. AMD-гээс бол 5600X байвал зүгээр байна. Яг тоглоомонд бол арай бажет тал руу 5600X арай бажет 3900X болохоор өөрөө CPU нөгөө нэг тийм нөгөө chiplet дизайны анхдагч том CPU болохоор яг жоохон CPU-н дотроо тийм latency өндөртэй байдаг болохоор тоглоомон зориулсан CPU биш болохоор 3 дугаар үеийг аль болох бага хэрэглээд 5 дугаар үе рүүгээ шилжүүл зүгээрээ тийм. TJLM блокийн шаардлага. Бид нар бол 600 ваттын ADATA XPG Probe гэдэг TJLM блокн дээр шалгасан байгаа. Тэгэхээр ер нь бол 600 ватт 80 пластал байх юм бол хангалттай гэж би бол үзэж байгаа. Үзэгчтэй нэг хөтөхгүй тул бид нэр бол арийнхаа background тестингийн ажлыг цаашаа ер нь бол видео хийхгүй орхиод тэгээд яг ингээд шууд графаар танилцуулга хүргэх юм байна. За тэгээд ирээдүйд хийх ямар нэгэн сонирхолтой зүйл юм уу асуух тестлэх зүйл байвал та комент хэсэгт үлдээгээрэй. Дараагийн видео хүртэл түр баяртай. Тань айтекийн хэмжээ. We spent our days on the coast of something beautiful. We got pulled into the tide of something real. But somehow I lost you on the way. I assumed you left me behind. Lifeless days and sleepless nights, so tired of it. I can't get you off my mind, can't forget it.